За хай манайхан бүгд нь орой мэндийг хүргэе. За би яг одоо хоёр хүүхдээ унтуулсан, төвшөө ажиллаа эхэлсэн стрим хийж байна. Энэ влогоороо би одоо хэрхэн жирэмснийхээ хугацаанд жин нэмээгүй төрсөн талаараа та бүхэнтэйгээ хуваалцдаг юм уу гэж бодлоо. Манай эмэгтэйчүүд ер нь надаас маш их асуусан байсан болохоор зэрэг өөрийнхөө ингэ бяцхан туршлагаа та бүхэнтэйгээ хуваалцвал хэрэгтэй байх гэж бодлоо. За жирэмсэн гэдгийг мэдснээс хойш ер нь хоолтон дээр маш их анхаарсан. За дасгал хөдөлгөөн бол хийх үед хийжсэн. Гэхдээ эхний 3 сар хөдөлгөөнөө хорих ёстой. Ягаад гэвэл нэг өрн маань ингээд бүрэн гүйцэд ингээд тогтоогүй байдаг учраас маш боломжтой байх хэрэгтэй гэсэн. Эхний 3 сар хөдөлгөөнөө бол хорьсон. За тэгээ 3 сар дуусаад тооносгүй дасгал хөдөлгөөн ихэд ямар ч асуудалгүй гэдээ эмч маань ингээд хэлсэн. Дасгал хөдөлгөөнөө хийж эхэлсэн. За дасгал хөдөлгөөндөө ихэнхдээ зүгээр юм алхалт, мөн кеглийн дасгал, ингээ гуйны дотор булчин чангалах дасгалуудыг сайн хийдэг байсан. За тэрнийхэн ачаар ч гэсэн төрөх үед ямар нэгэн асуудалгүй, өдөлгүй төрөхөд тусдын болсон гэж бодож байгаа дасгал хөдөлгөөн хийдэг байсных ачаар. За хоолтын хувьд болохоор зэрэг би угаасаа нөгөө тамирчин байхдаа ер нь бол угаасаа л би ингээд эрүүл хооллдог байсан байхгүй юу? Өглөө болгон одоо өндөг шарж иддэг ч юм уу, эсвэл мах илүү хийддэг, гурил олны хийддэггүй байсан, боорцог энэ төр гэх мэт чинь зүйлийг огт иддэггүй байсан. За тэгээд загтаа яг хаяа тэгэл пицца мица тий. Гипс энэ төр гэх мэт тиймэрхүү юм бол байдаг. Гэхдээ junk food бол нэг маш цөөхөн хувар иддэг байсан. За тэгээд ногоо болон салаатнуудыг иддэг. Өглөөнийхөө цайнд овёс гэх мэтчлэн зүйлүүдийг аль болох маш эрүүл хоолдог гэсэн. Яа тэгвэл тамирчин хүн гэдэг маань хоолт маш чухал. Би тамирчин байх үедээ би одоо 177 см миний миний өндөр 177 см. За миний тамирчин байх үеийн жим болохоор зэрэг 68 67 авцаа байдаг. Яа тэгвэл нөгөө нэг маш их булчингийн мас ихтэй идэх байсан. Туранхаа харагдаг ч гэсэн жин нь бол хүнд. Яа тэгвэл булчингийн мас ихтэй. За тэг жирэмсэн бол би бараг 81 болж төрсөн, бараг нэг 17-аас 18 хил нэмж төрсөн хоёр ихэр хүүхдээр. Төрөөд шууд 75 болж буусан. Манай хоёр болохоор зөв хоёр ихстэй учраас хоёулаа тустай урагтай, хоёулаа тустай устай. Тийм болохоор энгийн биш одоо нэг ихстэй ихэр жирэмслэлтийг бодвол арай их жин нэмж төрнө гэсэн үг. За яг төрөх үед бол 81-82 кг болж төрөөд төрсний дараа яг маргааш нь жингээ өтөд 75 кг байсан. 10 хоногийн дараа үзэхэд 69 болсон байсан. Одоо бол би бараг 63 кг орчим байгаа. Одоо мэдээж хөл учраас маш их жин хурдан буусан. Тэрнээс холбоотой мөн жирэмсэн үед дасгал хөдөлгөөн хийжсэн болохоор бас хурдан буцаад хивэндээ орсон болоо гэж бодож байгаа. За хооллолтын хувьд бол тамирчин байсан үеэсээ илүү их уураг авахыг хичээсэн. Махны хэмжээ ч юм уу тиймэрхүү юмнуудыг хэсэгсэн. За мөн чихрээ бол бүр тэр чигт нь бараг анихыг хичээсэн. Гэтэ хаяа л иддэг байсан л да. Хаяа өдөрт нэг жижигхэн шоколад ч юм уу иддэг байсан. За тэгээ мөн тэр чигт нь sugar cut буюу сахара тэр чигт нь хасах үеуд бас байсан. Учир нь одоо ингээд жирэмсэн үед сахарын ихтэлт бол урагт ч гэсэн маш муу нөлөөтэй. Миний жирэмсэн үеийн сахар хэвэн байсан ч гэсэн би сахар дээр маш их анхаарсан гэж хэлж болно. Мөн өөрийнхөө жингийн нэмэлт дээр ч гэсэн маш их анхаарсан. Ер нь бол эмчтэй нэг удаа амар загнуулсан. Би нэг жин нилийн нэмэнгээ нэг жоохон чихэр орой болгон би бүр ингээд зарим гэдэг хэлсэн байхгүй юу. Бүр ингээд цаа савар ингээд чихрэдмэр санагдах болохгүй. Тэг ингээд орой болгон ингээд зарим гэдэг хэлсэн чи миний бүр нүүр ингээд шууд бүр юм болоо шууд ингээд шууд хөөгөд ихэлсэн гэж хэлж болно. Таргалж ихэлсэн. Тэгээ манай юмч мэдчихээд намайг амар загнасан. Чи бүхэлд хоёр ихэр жирэмслэлтэн дээр хүүхд чинь жингийн илүүдэлтэй байгаад байх юм бол дотоод өрх эрсдэл маш ихтэй. Чи аль болох яаж хийж агаад 37 38 хүрэх хэвээр. Ихэр хүүхд бол 37 хүрэхэд хангалттай. Хоолтон дээр маш их анхаарах хэвээр. Чихрээ аль болох болоо. Чихэр идэх юм бол хүүхд чинь нэгт харшилтаа төрөх магадлал ихтэй. Жирэмсний үеийн сахарын илүүдэл гэдэг бол маш аюултай учраас сахара бойл гэсэн. Сахара
байсан. За мөн оройн цагаар 6-аас хойш болгоод идэх байсан. Өдрийн 3 бол хоол идчихсэн. Өглөө босоод өглөөний цайгаа уун, өндөг шардаг ч юм уу, авьяас ч юм уу тиймэрхүү өглөөний цайгаа маш сайн уудаг байсан. За тэгээд хөнгөн снэк иддэг араас нь цайтай хамт. Тэгээд өдрийн хоолоо бас идэнэ. Тэгээд оройн хоолоо бас заавал идэнэ. Өдрийн 3 бол заавал хоолж исэн. Голд нь хөнгөн амар эргүүл снэкүүд иддэг байсан. Өшөөн гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Эглэлт хийхдээ Mariehamp-ыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Ингийн хоормог сайн шүү. Уугаараа тэгээд шүү дээ. Би тэгээ сүүлийн 2 сар бараг 3 сар ингийн хоормог уусан өдөр болгон. За хавн бол байгаагүй би бол огт хогноогүй төрсөн. Тэгээ хүүхдийн шарлалт бол байсан. Манай хоёр ихний сар орчим шарлсан хоёулаа. Тэгээ шарлалтын болох гэж бас нэлээд юм болсон. Тэгээд яг сарын дараагаас шарлалт нь бууж эхэлсэн. Тэгээ энэний хоормогоор шарлалтгүй хүүхэд төрдөг шүү гэж хэлдэг бол худлаа иддэм байлээ шүү манайхаа. За нэгт бол би хоолтон дээр маш их анхаарсан. Хоёрт бол би тасал хөдөлгөөнөө алгасгүй идэг байсан. За тонусгүй жирэмслэсэндээ бол маш их баярлсан. Тийм болохоор тасал хөдөлгөөн хийхэд ямар ч асуудалгүй байсан. Та хэд маань тэгээд тонустай үгүйгээ маш сайн үзүүлж харуулж байгаа тасал хөдөлгөөн хийгээрээ. За би фитнест явдаг байсан. Гэтэ тийм хүнд жингээр амар таслаад бол хийдэггүй. Ихэнхдээ гуйны дотн гадна за тэгээд маш сайн алхдаг байсан. Шатан дээр явдаг байсан. Жижиг булчингууд ажиллаулдаг тасгалуудыг хийдэг байсан. Өөрийгөө бол нэг тийм аим хүчсэн тасгалууд бол хийдэггүйсэн. Хөнгөн за өнөөдөртөө энэ хавцаа байхад болондоо өөрийгөө маш сайн чагнадаг байсан. Бас нэг амар хэцүү байсан юм болохоор зэрэг миний ундагны яс гэх юм уу? Ундагны яс. Одоо энэ хүүхэд байгаа арцгны яс гэх юм аашаа. За ундагны яс гэдэг юм билээ. Тэгээд тэрнгээр үнэхээр амар өвдсөн сүүлийн 3 сар. Би бүр ингээл унтжаал хоёр тишээ ингээ харахад ч хүртэл надад амар хэцүү. Зүгээр халахад хүртэл хэцүү. Өдөр болгон үнэхээр хэцүү байдаг байсан. Тэгээд би ингээд за энэ өвдөлтийг яаж бууруулах вэ гэд хайгаад жирэмсний йогт явж эхэлсэн. Жирэмсний йогт 7-нд 3 удаа явсан. За тэгээд жирэмсний йогт явж эхэлсэн чинь бүр мэдгэдэггүйц миний одоо тэр хэсгийн өвдөлт намтсан. Жирэмсний йогт болохоор зэрэг ингээд жижиг сажиг булчингууд бас ажиллаулдаг байсан. Одоо савны амсар хурдан нээгдэх тасгалууд гэх юм уу тиймэрхүү тасгалууд амар хийдэг байсан. За тамслагын тасгал хийдэг байсан. Тиймэрхүү тасгал хөдөлгөөн хийгээд эхлэхээр миний сэтгэл зүйд хүртэл амар сайн нөлөөлдөг байсан. Би ингээд тамирчин хүн өдөр болгон ингээд тасгал хөдөлгөөн хийдэг байсан. Энэ тасгал хөдөлгөөн хийгээ болонгууд миний ингээд сэтгэл зүйн цаанаас ингээд унаад байдаг байсан. Би бүр тэр гайгүй мэдэрдэг. Тэгээд за ерөөсөө тасгалаа хийж эхлэе гэж шийдээд тасгал хөдөлгөөн хийгээд эхлэв сэтгэл зүй хүртэл ингээд амар сайжирсан. Яг л нэг юм өнгөхгүй байсан ертөнц өнгөлөг болсон юм шиг л мэдрэмж төрсөн. За тэгээд төрөх хугацаа төхөх тусам маш сайн алхахдаг байсан. Зүгээр л хөнгөн жогинг алхалтууд. За Япон солонгос болохоор зэрэг төрөх төхөх тусам маш сайн алхаад байгаарэ гэж зөвлөд юм билээ. Бараг өдөрт 2-3 цаг алхахыг зөвлөд юм билээ. Тэгээд би жирэмснийхээ хугацаанд йог мэтчил йогийн дасгал хийдэг байсан, маш сайн алхдаг байсан, фитнесээ ч гэсэн хийдэг байсан. За эднэрийнхээ ачаар би яг 4 цаг л өвдөж төрсөн. Би яг 6 см болцсон байхад эмнэлэгт очсон байхгүй юу? Тэгээд шууд тариа хийгээд сэтгэлийн тариа хийгээд би 4 цагийн дотор шууд төрсөн. Эмчнэр болохоор зэрэг анхны төрөлхөөн зэрэг бараг 10 цаг маг өвддөг энэ төр гэж хэлдэг байсан. Би бол тэгэл 4 цаг болол манай 2 5 минутын зайтай гараад ирсэн. Хамгийн баярлалтай нь ямар ч ойдолгүй, урагдaltaгүй их сайхан төрсөн. Тэгээд жирэмсний хугацаанд мэдээж үлснэ. Үлсэндээ миний яг нэг дүрэн болохоор хэрвээ үлсэх юм бол эрүүл юм идэнэ. Жимсгэн ч юм уу, самар ч юм уу, эсвэл одоо овёс твтэж иддэг ч юм уу. Эсвэл юм чансан мах одоо чанад хөрөгчөндөө хийчихэд тэндээс ингээ багаар огтлж иддэг ч юм уу тий. Үлсэж болно, идэж болно. Гэхдээ эрүүл юм идэх хэрэгтэй. Чихэр шоколадан болжээ, одоо junk food-нууд буюу одоо хог хүнснүүд, хоолнууд гэж хэлдэг шүү дээ. Тиймэрхүү юмудаа бас болжээ. Үнэхээр идмээр санагдаад байвал идэж болно. Гэхдээ маш хол зайтай. Дээрээ манайхаа
эцэст нь хэлэхэд эмэгтэй хүн гэдэг бол үнэхээр Бурхны хайрлаж бүтээсэн бүтээл юм байна гэдгийг би бүр ойлгосон, яг жирэмсэн болоод бүхэл бүтэн хүн дотроо тэгээд төрүүлж гин гэдэг бол бүр ямар том шалгуур вэ те, ямар том төсвөр төвчээр вэ. Одоо ч гэсэн ингээд шүн нойргүй хөхүүлж гин тийм ээ, гэх мэтчлэн зүйлүүд байгаа. Тэгээд энийг үзэж байгаа ээжнэр байвал хэдүүлээ үнэхээр мундаг шүү. Өөрсдөө бахархаарай. Одоо ингээд ингээд одоо хүртэл яг ингээд сэтгэл хөдлөл ингээд доктортой бас ингээд болоогүй хаяа ингээд амир юмороо хуйлчих гэдэг үеэс зөндөө идэг. Хэдүүлээ үнэхээр мундаг шүү. Мундаг ээжнэр шүү. Мундаг эмэгтэйчүүд шүү. Өөрсдийгөө магтаарай. Хизээж өөрийгөө битгий голоорой. Тэгээд хүүхдүүдээ эрүүл сар хөл өсгөж явахдаа хажуугаараа өөрийгөө ч гэсэн нэг юм 30 минут дороо иж 30 минут ч болтгоо өөртөө цаг зарцуулаарай. Яаж хийж агаад тэг ус цасанд ороод маск тавиад үсээ гоё зүг хөвсгөлүүлэх таачгаа тэгэл нийт 3 4 хоног ингээд гоё хэвээрээ бэж гин шүү. Тэг өөрсдийгөө битгий хаяарай л гэж хэлмээр байна. Үнэхээр өөрсдийгөө хайж болохгүй шүү. Өнөөдөр ч гэсэн ихлэ мундаг байлаа. Маргааш нөгөөдөр ч гэсэн мундаг байх болно. Өнгөрсөн өдрүүдэд ч гэсэн мундаг байсан. Тэгээд одоо өөрсдийгөө шагнаад нэг өнөөдөр сайхан нэг өөрсдийгөө тэрвэрцгээе. Мундаг байлаа өнөөдөр ч гэсэн. Энэ логийг дослон үзэж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Баяртай дараагийн логоор уулзъя.